Цахим орчин дах ухаалаг хэрэглээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдад зориулав. Хүүхдийн аюулгүй цахим орчин, интернетийн аюулгүй байдлын талаар хүүхдэд зориулсан гарын авлага. Сайн уу? Намайг Чимгээ гэдэг. Би найзуудтайгаа сошиал медиагаар харилцах дуртай. Сайн уу? Намайг Хүслэн гэдэг. Би интернетээр төрөл бүрийн зүйлсийг сурах дуртай. Бид хоёр та бүхэнд интернетийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл хүргэх болно. Эхэлцгээе. Бид яагаад интернет хэрэглэх дуртай вэ? Би дараах зорилгоор интернетийг хэрэглэдэг. Сонирхолтой сэдвүүдийн талаар илүү олж мэдэх, судалгаа хийх. Найзуудтайгаа холбоотой байх, олон танил хүмүүсийг дагах гэж. Бид онлайнаар өөр юу хийж болох вэ? Өөрийнхөө аль хэвлийн тухай зургуудыг постлох, дэлхийн өнцөг булан бүрээс видеог үзэх, олон төрлийн ур чадварт суралцах, тоглоом тоглох, мэдээлэл, шинэлэг трендийг олж мэдэх. Интернет орчин бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ? Хүмүүс интернетийг дараах байдлаар бур ашигладаг. Хүсээгүй зүйлийг хийлгэхийн тулд бид нэгмэхэлдэг. Бидэнд хүчирхийллийг сурталчилсан зураг бичлэгийг түгээдэг. Мөн садар самунд уруу татдаг. Дээр дурдсанаас өөр интернетийн зохисгүй хэрэглээг дурдна. Хувийн зураг, пост, видеог нийтэд тараах. Бусдад бидний маш нууц мэдээллийг тараах. Бидний талаар худал мэдээлэл тараах, бидний хүчирхийлэл, гэмт хэрэг, буруу зүйлд уруу татах. Мөн бидэнд хоромж мэдээлэл тарааж, түүнд итгүүлэхийг зорих. Бид өөрсдөө хэрхэн хамгаалж болох вэ? Хэдийн интернет хэрэглээс сөрөг талтайж, бид өөрсдөө түүнээс хамгаалах бүрэн боломжтой. 1. Энэ алтан дүрмийг бүү мартаарай. Бид бусд хүмүүсээс ямар харилцааг хүсэж байна, түүн шигээ бусд тандаарай. Бид компьютер, утас болон бус технологийн тусламжтайгаар бусдаа ээлжих харьцах хэрэгтэй. 2. Бид онлайнаар эрэг зүйлсийг уриалгах хэрэгтэй. 3. Бид пост бичгээс өмнө, зураг болон видео шеэрлэхээс өмнө сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Онлайнаар хуваалцсан мэдээлэл найзуудтайгаа хуваалцсан ч гэсэн интернет архивд үүр хадгалагддаг учраас хянуур байгаарай. 4. Аливаа технологийн хэрэгслийг ашиглаж байхдаа анхааралтай байх хэрэгтэй. Бид технологийн хэрэгслийг зөв газараа ашиглах хэрэгтэй. Чиний бодлоор бид хизээ хэрэглэх хэрэгтэй вэ? Найзуудтайгаа хооллож байхдаа, гудамжаар алхаж байхдаа, кино үзэл үзэж байхдаа. Бид интернетийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Интернет бидний амьдралын том хэсэг байж болохгүй. Бидэнд интернетээс өөр үүрэг хариуцлага байдаг гэдгийг санаарай. Чиний бодлоор бид хэрэг хугацааг компьютер, гар утас, таблет болон бусад хэрэгслүүдэд зарцуулдаг гэж бодож байна. Бид өөрсдөө интернетийн сөрөг нөлөөнөөс хэрхэн хамгаалж болох вэ? Интернетэд холбогдох бүртээ анхааралтай байгаарай. Өөрсдийн хувийн мэдээллээ хамгаалах нь хамгийн чухал шүү. Бид privacy settings гормыг бүх сошиал медиа дээрээ тохируулах боломжтой. Хоёрдугаарт, хувийн мэдээллээ бусдад алдахаас сэрэмжлээрэй. Нийтэд тараагдах мэдээллийн төрлүүдэд сонин, нийтлэл, аяаны талаарх мэдээлэл, олон нийт хэрэгтэй мэдээллүүд, найз нөхөд, дотны хамаатан, гэр бүлийн хүрээнд тараагдаж болох мэдээллүүд, хувийн зураг, видео, одоо байгаа газрын байршил, бусад нууц мэдээллүүд. 3-дугаарт, сошиал медианы хүрээнд зөвхөн таньдаг хүмүүстэйгээ найзууд болоорой. 4-дугаарт, чи харилцахыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ эсвэл пэйж танилуудтай харьцаагаа тасалж блок хийж болно. Хэрэв чамайг эвгүй байдалд оруулж айлгаж байгаа хүмүүс болон хуудаснууд байвал интернет чамд тусалж чадна. Чи блог гормыг өөрөө ашиглаж байгаа сошиал медиа сайтнаас хайж олоод ашиглахад л болно. 5-дугаарт, хүмүүс таахад хэцүү пассворд болон нууц үгийг хийж занших. 6-дугаарт, sign out буюу гарах гормыг сошиал медиа ашиглаж дууссаныхаа дараа үргэлж ашиглаарай. Бид өөрсдөө хэрхэн хамгаалж сурах вэ?
Интернет орчинд дээрлэхүүлгээс хэрхэн болгоомжлол гаргаас суралцаарай. Хэрвээ чиний таньдаг хүн интернет орчинд дээрлэхүүлж байвал чи түүнд дараах байдлаар тусалж чадна гэдгээ бүү март. Дараах байдлаар бид дээрлэхэлтийг зогсоож чадна. Бид доромжилж байгаа этгээдэд ач холбогдолч болохгүй. Тэдний хэлж буй доромж өгөнд итгэхгүй байх. Тэдний доромж үг бүхий мессеж, аккаунтыг блок хийх. Дээрлэхүүлж байгаа найзтай сэтгэл санааны дэмжлэг өгөх. Гэр бүл, ойр дотныхан, найз нөхөд болон итгэдэг хүмүүсээсээ тусламж аваарай. Бусдад сайн үлгэр дуурайл болж тусламж хэрэгтэй үед бусдаас аваарай. Чи бусд хүүхдэд сайн үлгэр дуурайл болж чадна. Бусдад хүүхдүүдэд интернет хэрэглээгээ хэрхэн зөв хязгаарлаж болдгийг энэхүү номыг дамжуулан уншсанаар тусалж чадна. Хэрэгтэй үедээ тусламж авч сурах. Хэрвээ онлайн орчинд ямар нэгэн зүйл болвол насанд хүрэгчдэд хэлж тусламж аваарай. Бид хэрхэн тусалцаа авах вэ? Бид эцэг их багш нартайгаа ярилцаж онлайн нөхцөлд болж буй чамааг оролцуулсан таагүй үйл явдлуудыг шийдэх бүрэн боломжтой. Бид бас хүүхдийн төлөө утас руу ярьж хүний эрхийн байгууллагад ажилладаг ах эгч нараасаа тусламж авах боломжтой. Бид хэрхэн тусалцаа авах вэ? Толгомцсон асуудлууд. Бид хүүхд хүчирхийлэлд өртөж буй бичлэг үзлээ. Мөн бид хүүхдийн хувцас тайлбар садар самууны хэлхийг шаардсан бичлэг эсвэл зураг харлаа. Чи юу гэх вэ? Энэ үед би тухайн сошиал медиа сайтад репорт хийх, цагдаагийн газрын кибер гэмт хэргийн хэлцэст мэдэгдэж асуудлыг шийдвэрлэнэ. Бид бусдад муу мухайг зансан үг бүхий постыг харлаа. Бид юу хийх вэ? Энэ үед би хүүхдийн тусламжийн утас руу залгах, тухайн сошиал медиа сайтад репорт хийх. Чиний хүсээгүй зүйлийг хийлгэхийг оролцсон насны хүрэгчтэй тарлаа. Мөн та найзын хүсээгүй зүйлийг хийлгэхийг оролцсон насны хүрэгчтэй тарлаа. Чи юу хийх байсан бэ? Энэ үед би хүүхдийн тусламжийн утас руу залгах, тухайн сошиал медиа сайтад репорт хийнэ. Чи өөрийнхөө интернетэд байршуулахыг хүсээгүй зураг эсвэл видеого байршууллаа. Гэхдээ чи гэнэт ичиж айж эхлэв. Бид юу хийж болох вэ? Тухайн зураг, видеог тэр даруйд нь устгах, сошиал медиа руу репорт хийх. Ингээл тэд тухайн посттой холбоосыг устгахад тусалж чадна. Мөн хүүхдийн тусламжийн утас руу залгах. Чиний постлсон зургийг хэн нэгэн засварлаж чи эвгүй байдалд орж очив. Чи юу хийх вэ? Уг зургийг эсвэл бичлэгийг устгах, хүүхдийн тусламжийн утас руу залгах, тухайн сошиал медиа сайтад репорт хийх. Та найзыг хэн нэгэн сүрдүүлж эхлэв. Бид юу хийж болох вэ? Энэ үед хүүхдийн тусламжийн утас руу залгаарай. Бид хэн нэгэн онлайн орчинд доромжлуулж дээрлэхүүлж байхыг харлаа. Энэ үед тухайн сошиал медиа сайтад репорт хийх. Бид хэрхэн тусламж авч болох вэ? Хүүхдийн тусламжийн утас гэж юу вэ? Хүүхдийн тусламжийн утас гэдэг нь хүүхд бидний тулгарсан асуудалд хариу өгч чадхуйд мэрэгсэн ах эгч нар тусламж өгдөг утас юм. Энэ утас бол 108. Чи хандах байгууллагын утасны дугаарыг мэдэх үү? Хүүхдийн тусламжийн утас 108, цагдаа 102, төрийн тусламж 103. Дүгнэлт. За бүгдээрээ өнөөдөр юу сурсаа дахин сэргээе. Технологиг зөв зохистой хэрэглэх, Интернетэд холбогдох бүртээ боломжтой байх, захим дээрлэхлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлж тусламж хэрэгтэй бол авах. бид өөрсдөө хамгаалж чадна гэдэг гоё биш гэж үү? Бус найзтайгаа интернет орчин дах дарамтаас хамгаалж болно шүү дээ. Өнөөдөр сурсан зүйлсээ найзуудаа дамжуулж хүүхдийн аюулгүй захим орчинд бүрдүүлээрэй.